Дэлхийн 2 дугаар дайны галын шугам дээр Герман цэргүүд нэгэн ер бусын дайснаас айж түүнийг Сибирийн бөө гэж нэрлэдэг байлаа. Тэрээр үл үзэгдэгч шиг ойртож ганцхан сумаар дайсныг устгаад агаарт уусах мэт алга болдог байв. Түүний Винто бууны дорнд өртсөн хинч амьд үлддэггүй байсан бөгөөд тэрээр өөрийн устгасан дайсан бүрээ модон гаансан дээрээ тэмдэглэдэг байсан юм. Өнөөдөр бид 360 дайсныг устгасан домогт мэрэгэн буудагч Семен Номоконовын гайхалтай түүхийг өгүүлэх болно. Тайгын анчнаас дайны талбарт. Семен Данилович Номоконов нь 1900 онд өвөр байгалийн хязгаарт нэгэн хаминган гэр бүлд төржээ. Тэрээр ердөө 7 настайгаас тайгад ан хийж сурсан бөгөөд нутгийнхан түүний хараа хурц дээр нь тэсвэр төвчээр хатуутал түүнийг далайн хэрэг хэмээн өхөөрдөн дууддаг байлаа. 1941 онд дайн эхлэхэд тэрээр 41 настай байв. Цэргийн комисс түүнийг хөгшөрсөн гэж үзээд эхлээд гал тогоо хэмнэлгийн арын албанд томилсон гэдэг. 1941 оны 8 дугаар сар Валдайн өндөрлөгт ширүүн тулаан болж зөвлөлтийн арим хүнд байдалд байлаа. Тухайн үед Номоконов мэрэгэн буудагч биш харин шархсан цэргүүдийг тулааны талбараас зөөвөрлөдөг арын албаны цэрэг байв. Нэгэн өглөө тэрээр шархсан цэргүүдийг дамнуургаар зөөж өтгөн ой дундуур явж байтал түүний анчны совин гинт татав. Тэрээр дамнуургаа зөөлөн газарт тавиад хажууд явсан цэрэгтээ дуугүй хэмээн дөхөөд бууга сэмээрхэн цэнэглэлээ. Айн гүнд бутны цаанаас 8 герман цэрэг сэмхэн дөхөж яв. Тэд зөвлөлтийн байрлалыг тагнахаар ирсэн тагнуулууд байлаа. Хэрв тэд Номоконовыг харсан бол бүх зүйл дуусах байв. Гэвч тэр тэднээс төрүүлж дайснаа харсан юм. Тэрээр анчны зан характераар огт сандарсангүй амьсгалаа төвжиж ердөөл тайгад хэрэм агнаж байгаа мэт тайван байв. Буун туу тас хийв. Эхний сум байндаа тусаж герман офицер газар дээрээ амьсгал хураав. Германчууд хаанаас буудаад байгааг ч ойлгож амжилгүй сандралдаж эхлэхэд тэрээр байрлалаа маш хурдан сольж дараагийн сумаа илгээв. Ердөө хэдхэн минутын дотор тэрээр 8 дайсныг наймуулангийн ганцч сум алдалгүй устгаж орхилоо. Хамт явсан цэрэг нь гайхсандаа амаа ангааж түүнийг бишрэн чи яаж ингэж буудаж чадваа гэж асуухад тэрээр маш тайвнаар тайгад би үүнээс ч жижиг байг ондог байсан юм. Хүн гэдэг чинь том өмтөн шүү дээ гэж тайвнаар хариулсан гэдэг. Энэ явдал штабын дарга Ахмад Болдыревийн сонорт хүрснээр Номоконовыг шууд мэрэгэн буудагчийн салаанд шилжүүлж түүнд дурантай Винто бүү гардуулжээ. Гэвч тэр хэсэг хугацаанд дурангүй буугаар буудсаар байсан гэдэг. Учир нь түүний төрөлхийн хараа нь ямар ч дурангаас илүү хурц, илүү найдвартай байсан байна. Тэрээр бусад мэрэгэн буудагчдаас юугаараа өөр байсан бэ гэвэл бөөгийн зан үйл хийж байгаа мэт хачин зүйлс ашигладаг байв. Тэр халаасандаа жижиг төл, хэлхсэн олос, морины дил, элдэв өнгийн өөдөс авч явдаг байлаа. Нэгэн удаагийн тулаанд Германы маш туршлагатай мэрэгэн буудагч түүнийг отож байлаа. Тэр ч отоонд орсноо мэдэж байв. Тиймдээ ч хөдөлж чадахгүй хэдэн цагийг өнгөрөөв. Тэрээр нэгэн мэрэгэн арга сэджээ. Жижиг төлөө зөөлөн гаргаж ирээд нарны гэлбаг дайсны зүг тусгав. Герман мэрэгэн буудагч үүнийг бууны дуран байна гэж андууран буудахад Номоконов дайснаа байрлалыг нь тогтоож дараагийн секундэд сумыг нь тухных нь гол зоосон гэдэг. Энэ мэт тэрээр амьд өгөөш ашиглах, готлондоо морины дил уйж мөрөө баллах зэрэг тайгын анчны нарийн аргуудыг дайсны голомтод дайны тулаанд хэрэгэлдэг байлаа. Мөн тэрээр устгасан дайсан бүрээ гаансан дээрээ цэг болон зураас загалмаагаар тэмдэглэдэг байв. Тухайлбал энгийн цэрэг бол цэг эсвэл зураас, офицер бол загалмаа гэх мэт. Дайны дараа түүний алдар нэр дэлхийд даяар төгөхөд Германы Гамбург хотоос нэгэн захидал иржээ. Захидалд нэгэн их
Та миний хүү Густавыг хороосон уу? Та ийм олон хүний аминд хүрсэн атлаа шөнө яаж тайван унтдаг вэ? Та эсвэл залбирдаг уу гэж асуусан байдаг. Тэрээр захидалд маш товч өгөөд хатуу хариулсан гэдэг. Хүндэт эмэгтэй хэрвээ таны хөвгүүд Ленинградад юу үйлснэг, ямар аимшигтай балмад явдал тарьсныг хэрв та өөрийн нүдээр харсан бол тэднийг өөрөө хараах байсан. Би алуурчдыг устгасан болохоос энгийн хүмүүсийг огтхонч хороогоогүй юм шүү хэмээн хариулсан гэдэг. Дайн дуусны дараа тэрээр цэргийн алдар гавьяа хөөсөнгүй төрсөн нутагтаа иргэн ирж хамтралд мужаан төмөр замын ажилчин хийж энгийн тавнаар амьдарчээ. Сонирхолтой нь тэрээр 9 хүүхдийн эцэг болсон бөгөөд амьдралынхаа эцсийн мөч хүртэл тайгын анчин хэвээр үлдсэн юм. Тэрээр хэлэхдээ би дайнд хүн биш, фашист гэдэг аратныг л агнаж байсан гэж байв. Тэрээр 1973 онд 72 наснда таалал төгссөн ч түүний Ганс болон Винтов буун өдгөө хүртэл Москвагийн музейд түүх болон үлджээ.